Эрхэм үжигч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ мэдчлэн жолгож байна. За ингээд энэ хоёр гарагт манай самбарын сонин дэлгэж эрхэм үжигч та бүхэндээ өвөр Монголын ардын гараа жохороо байгуулагдсан 60 жилийн ойтч оруулсан онцгой программа дэвшүүлэхээр бэлтгэлээ. За ингээд өнөөдөр манай энэ сайхан ахуй талбайд мордон цаатсан манай Монгол араа зүгийн хэдэн үеийн нөхөдтэй халуун мэдчлэгээ дэвшүүлье. Сайн бай уу? Tehát манай Монгол араа зүйл одоо 60 жилийн энэ төөхөн замлыг үл туулаад одоо нэгэнтэй бол одон сачилтаар дэлхийн хүмүүсийн сонор ивэл нэгэнтэй мэлаж байна. Тэгтээ одоо 60 жилийн өмнө зөвхөн араа жумаа яаж ихэлсэн тухай бид нуусаас их сонирхож байна. Мөн ч өнөөдөр манай ахуй талбайд одоо тэрүүст ажиллаж ясан ахмууд нэвтрүүлэгч одоо манай ахмууд найруулагч бас мордон цаатсан байна. Тэгээд одоо тэднийг хүндэтгэн тайснаа урья. өвөр Монголын ардын гараа жохороо байгуулагдсан 60 жилийн ог баярлан байлгах самбарын сонин дэлгэцийн алтан ин гэр дээр ахмад найруулагч Сөртөө, ахмад нэвтрүүлэгч Одон гэрэл, ахмад сонсогч Жимпар мордон саатж байна. Хүндэтгэл дэвшүүлье. Одоо яг 60 жилийн өмнөх одоо бас 5 өдрийн өмнө нэгэнтэй манай араа жуул нэвтрүүлэг юм бол эхэлсэн тийм аа. Тэр үст одоо Сөртөө багш уулаар ажиллаж байсан. Тийм аа. Тэр үсийг эргэж хөлөөлөөр. Тэр үс бис 20 хөдөн наттай. Огин жоод эмагаас улаанууд хүрээд өвөр Монголын араа жохорогийн байгууллагад иржээ. Та нэгэнтэй өмнө нэхлээд ажилласан байсан тийм аа. 6 сар хүрээд 6 сар. Одоо бэлтгэл хийлээ. Одоо 6 сар хүрээд бидний мөгдөн ашиг суралцжээ. Огин мада радиогсын юу гэсэн бидэн мэдхгүй шүү. Одоо бидний өвөр Монголоос нэг 10 гурван хүн бэлтгэж. Ингээд бидний 10 одоо одонгөр тэрвэсэд одонгөр бас нэг л чиг бидэн 10 хүн мөгдөн ашиг суралцжээ. Суралцаж бараад хэрзээд одоо нэвтрүүлэг юу нэ бэлтгэж. Тэрнээс өмнө бид мэдхгүй. Араа жогсон нэ. Араа жогсон юу гэсэн юм мэдхгүй. Тэгвэл одон гэрэл багш бас яг тэр үстэй бүр оролцож байсан тийм ба. Сайх гэсэн тэр үед суралцж байсан. Араа жог гэдгийг бол дэми ухаан санааг дэми мэдхгүй. Багийн үед нэг тэр нэг араа жогийн үжиж ясан боловч яаж нэвтрүүлдэг, яаж хүний өвдөөгийг сонсдог нь мэдхэж зүгээр их сони юм байсан. Тэр үед бол нэвтрүүл хийхэд бол эхлэлтийн хөгжмөөс эхлээд бүр нэвтрүүлэгч өөрөө жолооддаг юм аа. Эхлэлтийн хөгжим одоо саяхан тавьд нэвтрүүлдэг тэр хөгжим мөн үү? Биш тийм. Ямар хөгжим байсан тэр үед? Тэр үед тэр Монгол бүжиг гэж бас улаан тог гэсэн. Улаан тог гэсэн аяа байсан. Мимирара сорарсомисаа гэж тэгмэж хэлжээ. Тэр сайхан юунд өвөр Монголын доо бүжгийн юугаас бүлмээ Монгол бүжиг гэсэн тэрний аяа гэсэн юм аа. Та нарын одоо нэвтрүүлэг гаргасан араа жог одоо тэр үст бүр одоо манай сонсогч нарууд хүлээж авч сонсч байсан тийм.
Жинхэнэ агшийн хувьд бол одоо сүүлийн үед хэдий аль үеэр араажууг их сонсч байсан. Одоо жараад оны эхний үед эхэлл араажуу сонссон. Баг сургууль байхад. Нэг ээлд гачхаа араажуутай. Манай нэг нах чаав өнөө хошооны Улаанбаатарт байдаг. Тэр ингээд тэнгжээгаад нэг араажуу болоод байна. Одоо манай элдаа басан чинь бүгд нь одоо нусангоож ус хөвгтөд бүгдөрөө дагаад хааябл тэр араажууг сонсно. Одоо манай тэр элийн баг сургуультай. Одоо баг сургуульд манай нэг баг штэ. Тэр араажуугийн гойж ирнэ. Гойж ирвэл одоо миний чөөлж яхах нэг хөгжмтэй тэр хөгжм нь өрөө тийм. Өндөр сүрлэг хянгаан дав. Одоо өндөр сүрлэг ямар тийм нэг байдаг дуу байхад. Чанад тэр нэг ай дээр нь бүжгэл. Одоо тэр ай дээр нь бүжгэл. Одоо жил цагаан сар юм уу болвол эли улсуудаа хүүхдүүд бүжгэвэл бас араажуугийн гойж ирээ тийм өнөө ай дээр нь бүжгэл. Тэрнээс Тэр үед одоо өөр ямар сайхан нэвтрүүлэгдүүд байсан анх хэлхийн үед одоо нэвтрүүлгийн хол. одоо 우리 몽골인 비행 올라와서 비행 새 일을 해서 몽골 선인 히트 선인 정말 오른 세안바 왜 오른 세네 들으서 님 에르는 오른 세네 이 먹고 불 펜스 장편 팀식 마이크 팀 야, 네, 이거는 들으면서 네트 장편 봐서 몽골에 웃고서 술술엔 들 어르신 일나 정말 준회다 이제 히트도 정말 증주 이제 히트 주주 몽골 팬스바 배헌들 몽골라서 어떤 몽골 월스나스 일선 몽골 팬스배 요네 때 일사바 어떤 걸 뭐다 워트 요는 장편한 대브나 일을 후지만 탈주하라 어떤 걸 함을 맨날 몽골 흘네 우리 몽골님 알아줘볼 함을 일사로 몽골라리 일지 어떤 걸 우리 몽골인 올랑호틴 알아줘 허러 이게 어떤 걸 늑두가 내 몽골도 몽골라 ярь지. Тэр мөчиг одоо гэрэл багш бол бүр сайхан хийж дээ. Одоо энэ дээр ер нь нэг яг тэр үсийг нэргчүүлээд гээд ярьж өгөө. Манаас одоо ийм ариун жадуу нэг үеийнхэн байна. Таны энэ дуурж ирэх чиг адтай шүү. Тэр үед голдуугийн юу гэсэн өөрөн юуган тавина хөгжмөн тавьчихад тэрэн жогсоочхаад эргээд одоо хорооны хан нэрийг хэлэн өнглөрэн хятад монгол чох хэл тэгэлэрэ монголын бол ви хэлжээ хятадын бол оюун гэдэг монгол бол хятад нэвтрүүлэгч байсан тэр бол өөр монголын араажоо хараа улаантаас ярьж байна ингэсэн өөр монголын араажуу хараа улаантаас ярьж байна тийм тэр үед хэрхий үед бол араажууны тэр дими хол сонсогдгоо тэгээ улаанхад хавь тэр хаваар л сонсогдож байсан маш нэг юуг нь тиймэрхүү байсан. Дэлхийн сонирыг мэдээсэн дэлгэр Монголын соёл Монгол араажуу Одтой сансраар чуураадсан олонгүй орчлонгийн хэл Монгол араажуу. Монгол араажуу мөнхийн суурья. Монгол түмнээ энхийн ураа. Өөр Монголын ардын араажуу хорооны Монгол нэвтрүүлэг эхэлснээр 60 жил зориулав. 1950 оны 11-р сарын 1-нд Улаанхотын ардын араажуу хороо Монгол хятад хоёр хэлээр нэвтрүүлж эхэлсэн явдал бол Өөр Монголын араажуу хороо мэндэснэ бэлэг тэмдэг мөн. Мөн ч Өөр Монголын ардын араажуу визийн шинэ эхлэлтийн бэлэг тэмдэг байлаа. Өөр Монголын Монгол араажуугийн 60 жил бол улс орны чичигдэд хөгжилтөд вийчилсэн 60 жил, 60-60-аар чөрөгдөх араажуу соёлын удаа, араажуучуудын унаа. Миний нэр араажуу. Нөгөө нэр нь ард түмэн. Араажуу би намын хилээ. Алтан дэлхийн нарнайх билээ.
самбарын сонин дэлгэж хөргөлжилж байна. Өвөр Монголын ардын аражуугаар байгуулагдсан 60 жилийн ог баярлан бэлэглэх самбарын сонин дэлгэчийн алтан яндэр дээр Ахмад найруулагч Цойрогжээ, Ахмад найруулагч Бадараа, Ахмад нэвтрүүлэгч Баяртуу морлон саатаж байна. Хүндэтгэл дэвшүүлье. Цойрогжээ өгч тэр үйл ирсэн байсан. Энэ бол 53 оны 12 сарын 24-ний өдөр одоо Хөх хот гэж ярьжээ. Тэр үед Хөх хот гэж байгаагүй. Энийг бол Гүйсүй хот гэж хэлсэн. Тэгээ миний ирсэн газар бол юу юм бол одоо Суянмын гомбодентай гэж хэлж хэлсэн. Суянмажийн аражоор. Ажилдаар яаж та нарыг ажил дээр бол намайг бол сая ирээд энэ ажил эхлэгдвэл би бол нэвтрүүлэгч болох гэдэг бол юу юм намайг бол анх удаа бол дуу шингээдэг байна. Дуу шингээхэд бол миний гомн бол юу юм бол нэг өглөөрөө өмсч сураад нэг амьсгаа аваад нэг шинэ мөр эхлэх дуу хавирцоход болж өгдөг байна. Тэгээд намайг энэ жохорхгүй юм байна гэд намайг бол анх тухаар удаа дуу шингээх ажлыг хийлгэсэн. Одоо гитар хөлөө луин юм болж байна. Би тэгээд сүүлд нь бол одоо Монгол аражооны Монгол сорволжлох болох найруулагч болох өмнөд бол би бол тэнд 2 жил бол шингээлтийн ажил хийсэн. Шингээлтийн ажил хийхэд бол тэр үеийн машин бол Японы хайсан тэгвэл одоо Фузоигийн хайсан машин байсан. Шинэ машин гэж бол байдаггүй. Энэ цаахан бороо орсоор нэвтрүүлэг зогсчихдог. Одоо хөжөө бороо гэвэл хөжөө сая нэвтрүүлэг эхэлнэ. Чигт бол тэр үед нэг одоо энэ Японы үедээс бол одоо энэ аражоос орсон Ханчин хай гэдэг нэг хүн байсан. Энэ бол их нэг мэрэгжилтэй хүн. Тэр бол энэ араачууд чинь хамгийн гүн босоор бол тоо бодлого их хэрэглэнэ. Тэр бол юу юм бол одооны тай адилхан нэг жахалгаан бодуург нэ ямар жисванжи байхгүй. Тэр бол ингээд нэг татвар чигээр бол ингээд бодоод бол тааруулаад байдаг. Тэр бол нэг өдөр сууж байгаа тааруулаад нэг арвин ардисэн төмрийг барьж одоо гаганж уйж байгаа тэр орой дээр нь гараад бол тэрийг бол ухсруулаа. Тэрнээс хойно бол энэ аражоо бол одоо өдөр сүнгүй боронтой застай бол бүр нэвтрүүлдэг тийм болсон. Өнхнөр нь бол тэр үед бол энэ шингээх машин бол 3 машин байсан. Америкийн машин энэ ямар машин юм бол Жижага гэдэг нэрмжтэй машин. Тэр бүс нь бол одоо хүнээ ус өөргөө нарийнх нь тийм ган үсээр бол ингэж эргэдэг ган утас штэ. Хэрв энэ шингээжгээд гинтхэн зогсчихдаг юм уу өөдөр бол энэ дээрс нь очоо 2 гүчтэй алгадвал тэр ус ингээд эргэжчихдэг байсан. Тэгээд тэр үеийн нэм байдал дотор боловч одоо манус бол одоо энэ муухан хөлдөг хуурын үлгэр пажэна үлгэр цэвэл одоо буян дэдл лаажавын дуугүй бол мөн тэр төмөр бүстэй тэр машинаараа бол одоо шингээж авсан хамгийн эхнээ дуудууд бол бүр тэргээр бол шингээж авсан байна. Би бол аражуутай их энэ барилгаатай гэсэн үг л дээ. Тэгээд аражуугаар бол одоо би багш нарын хандууг сонссон. Сүүлд 62 онд одоо би өөрөө аражуудаар хангалттай одоо бичлэгийн шингээлт хийгээд дуугаар одоо Орос ардын дуугаар гэж олон түнтэйгээр тарилжсэн. Аражуудаар тэр үед чинь нэг ярьчих юм уу? Аражууны нэвтрүүлэгч байна гэх юм уу? Өөрөөр хэлбэл одоо аражуудаар дуу туулчих юм уу? Тэр чинь тэр үед бол одоо бараг л тэнгэрт гарцсан шахуу юм болж. Би бол аражууны буйны гэдэж аражуугаар дамжиж ард түмэнтэйгээ танилцж ингэж явсан хүн юм аа. Тийм учраас манай аражуу нэгэнлэнгуяа Монгол аражуу одоо өөдлөн дэвшиж улам сайхан одоо дэлхийд цацагдж олон монголчуудын чихний сонор болж ингээд бол аражуугаа нь улам илүү өгжүүлж улам илүү одоо олон түмний хань болох болов уу гэж ингэж ерөөя. Ер нь одоо утга урлагийн нэвтрүүлэг гэж ярихад бол одоо архин сайхан манай Монгол үндэстний алдарт дуучдын одоо тэр сайхан дуу хоолойг бол манай аражуу нэвтрүүлэг бол өөр сайхан гэж хураад үлдээд авсан ч тийм үү. Тэр бол одоо өөр газар бол баг олон кино олдгоон байсан байна тийм. Тийм. Манай сонсогчд бол гол нь бол малчид. Малчин тариачд. Монгол хүн. Тийм биш үү? Олон кино бол зам харилцаа дүгмөгүй. Боёд бүглөө ийм газар бол сууж байна. Тэр үеэд бол гагчхан бол аражуугийн төсгөлнэ.
өвөр Монголын хий одоо бүхэл хосооны улаан мөчөр хөтөл одоо жилдөө боо чадна уу юу? Нааж авах бай бас манай хөгжөөгүй. Тийм шүү. За англиараа бол малчид бол бүр манай араажог шүү. Араажог төр долгиан бол манай төр Монгол долгиан тоолгийн нэвтрэлг бол малчид бүр тэн дээр жүүг нь бол тааруулаад тавьсан. Бидөөдөө бол одоо хөдөлгөхгүй тэр. Чаган толлоо масглаа. Монгол доо хөдөлмөр сонсож байна. Тэр үст бол утга урлагийн нэвтрүүлэг бол их хүмүүсийн одоо манай сонсогчийн сонорыг бол ингэж мелаж байсан гэсэн. Ингээд өнөөдөр манай талиад бас Бадмаа өгш маань орлуулсан байна. Би 79 онд энэ өвөр Монголын араажуу хороод анх удаа Альшаардын доо Аршил хонинжарамар Бээжин лам гэсэн арван одоо уртын дуу байган дуу шингээсэн юм аа. Ингээд бол би одоо анх удаа шингээл тэгсэн. Ээжин тэр шингээсэн дуу байна уу одоо? 79 онд шингээсэн хэдэн дуу бүр байна. Ингээд бас сая манай энэ миний хажуу сууж байгаа энэ багш төрөө над шиг нэтэж би чиний дууг их сонсдог байсан гэж би баярлж суудаа. За тэгвэл 79 онд бид энэ шингээлтийг болоод яг 40 гаруй өдөр ингээд дэлхийн хөдөлмөрчдийн баярын өдөр 5 сарын 1-нд болвол араажуу хороогоор нэвтрүүлж Альшаа дуучин Бадмаа гэснийг бол сая тэгж олонд мэдрүүлсэн. Өгөө бол би гэртэн дуулан Тэмээнийхэн захад дууланда. За ингээд одоо манайх одоо араажууны бол сайн баныг бол гол очрын бол хэрхэн. Нэг нь бол оргарын ирэлтий бол сэтгэлэх хэрэгтэй. Нөгөө нэг нь бол энэ авч ирээд бол найруулна. Тавлын тэр яаж юм ба чиний чадал мэдсэн гэх. За одоо хамгийн сүүлийн сонсогчд одоо гинэ шүү дээ. Жанглаа ийм хоёр асуудал. Жанглаараа янаг бол манай бол хамгийн хүчээр Монгол энэ програмын ирэлт бол одоо хамгийн хүчээр. Ингээд одоо биднес бол одоо доош өндөө бүр шингээхээс гадна дор очиж одоо шингээ. Дор очиж шингээ сайхан одоо бас тэнд ярьсан амар хүчтэй байсан гэсэн тий. Тон хүчээр. Хөдөө гарахгүй эсвэл бол одооны энэ шингэлтийн машинад л жаах юм бишээ. Одоо тэмхэн гэрний адил ийм жаах юм. Тэр үст ямар юм авч ирсэн. Тэр юм чинь надад ерөөсөө болволоо тэр болот соронжин бүсгэж Колумбида хятар гангсудаа. Тим шингэлтийн машины үрж явж ясаа. Энэ машин бол хэдий байна да 16 ганжин хөндөө. Энэ машина өний би бол олон үр дүнсүүнэ. 16 ганжин хөндөө. 16 ганжин хөндөө. Тэгж чад одоо яана уу? Алхаад явна уу? Тэмээгээр явна. Оройр дүүн мөрдөр бас авч явжээ. Нэрээ хөхтий буйндан авч явж гэдэг юм машинан гомтөө юм. Машин гомтлоо одоо ясөрөг бүрдээ. Тэгээ та нарын тэдэж жүдэж явж хахад манай одоо малчин тараачин та нарын чун яаж шиг ойлгосон тэр зэрэг болоод малчин дараас одоо манд чинь одоо их л дөөрөөс ирсэн гамбог одоо их л байна. Гүнтгэн. Тэгвэл ардууд бас яггүй. Одоо бид юунд санаа тэр ардан чирүүлдэ трактор таарвал чинь бас сайн машин. Тэр чинь малхан үсэ. Одоо яг бол манай чимөөлөгч мөн догоо тэргэндэн ачаа тэр хонхол давхалж амар явна. Одоо гол бали хөвөр юм уу одоо тэр нүмөр мал мөрөнөд явсан жамаараа доонод явна. Жөнгө чамыг ачаа чи ямар гэр таарвал тэнд хонхол хэрэг боодлох хэрэг. Би одоо мөн жавхогийн тэр сумын гэрт бас сууж үтжээ. Сумын баруун талын 10 хүн суудаг бүдүүн ханцтэйгэр манжин тогоотой гэрт бас сууж үтжээ. Тэгэж одоо та нар ястаа одоо айвч одоо цагийг бол өнгөрөөсөн. Би хүнд яшиглэх тэр үед бол хүнд одоо нөхцөлд ордог юм уу? Би айн гэсэн юм ихэхэд бол их ичүүртэй явдлаа. Чи юу ажил хийх одоо хэрт төнчгөө гэж ингэж бодно бай юм. Та нарын тэр сайхан чармайлга байсангүй өнөөдрийн энэ сайхан байна уу да. Тэгээ та нар тэгэж сайхан чармайж одоо нэгэнтээ энүүд одоо 60 жилийн түүхийг бол нэгэнтээ өнгөрөөсөн ба та нар ярьж бол одоо өөр 50 жилийн өмнөх учир тийм аа 50 жилийн өмнөх учир ярьж байгаа. За сайхан одоо хэлдэг тэр 18 жин 16 жин хүнд гэхэд одоо би бол бодож авахгүй байна. Ямар шиг маягийн машин байдаг юм бэ? Мануусын сүүлийн үед үжсэн бүр жаахан сайхан хэлдэг тамхины хайрчиг шиг байна гэсэн. Тэгээ та нарын яг тэр үе чигээр зарван сайхан чармайсан бас сүүлийн үед бол их сайхан гой сайхан нэвтрүүлэг дуудвал ингээд сонсогчийн сонрын үд медальсан тэр дотроо нэлээд удаан хуучгааны нэвтрүүлэг болж явагдсан одоо хүүхдийн нэвтрүүлэг байна. Тэр үед бол тусгай нэвтрүүлэг гэж байгаагүй. Ингээд уран сайхны дугаар нэвтрүүлэг дотроо бол 15 минутын хүүхдийн нэвтрүүлэг хийдэг.
тэрийг бол би гомб манай хоёр бол хийж ирсэн. Тэр үед бол одоо хүүхдээ яг шингээгээд аавна гэдэг бол их хүчрээ. Хотоогоо явхад бол хүчрээ. Хотод одоо Монгол хэл мэд хүүхдээс ховор. Инкана их хүн одоо хүүхдийг тоглосон тим юм нэвтрүүлж ирсэн. Чигвэл одоо гятад хүүхдийн дуунуудыг шола баг тэрээс орчуулад ингээд одоо тавьж ирсэн ийм уяс байна. Одоо энэ дээр бол тэр үед хүүхдийн шингээж авна гэдэг бол одоо жардал мөнгө байхгүй. Хүүхдийн нэвтрүүлгийг гол нь бол одоо нүүр тал байдал хийдлэр л хийдэг нэвтрүүлэг. Одоо бол хүүхдийн нэвтрүүлэг бол ямар шиг явагдав? Одоо Төнгөр газрын зөрөөтэй болчих. Тэр үед одоо манай хүүхдийн манай энэ одоо хүүхдийн нэвтрүүлэг одоо хүүхдийн нэвтрүүлгийг хийж байгаа юм байна. За янаа. Одоо ч бол хүүхдийн оролцдог маш сайн. Ер нь эхний жилүүдэд бол энэ хүүхдийн нэвтрүүлэг шууд нэвтрүүлэг болсон нь бол сая манай багш нарын ярьжсэн. Тэр үед бол хүүхдийн ойлгох юм уу, хүүхдийн сурвалжлахад бол бид нар их хүчиртэй байсан гэж байна. Учир нь хүүхдүүд энэ араажуугийг сонсч хаад араажуутай харилцан ойлголцох юм уу, энэ тухайтгаа мэдрэлчэхэд бол сааттай байсан шүү дээ. Шууд нэвтрүүлэг болсны дараа бол манай нэвтрүүлэг бол шууд утастай. Хүүхдүүд шууд утсаар орж болно. Энэ үед бол энэ араажуу сонсож байгаа хүүхдүүд бол чиний нэвтрүүлэгд бол санаачлагтай орж, хөдлөнгөөр орж ийм нэг хавралтыг бол үүсгэсэн гэж хэлж байна. Шууд нэвтрүүлгийг маш их хүүхдүүд одоо манай ирээд Ярангу одоо сайхан согсын ярьсан 59 оноос нэгэнтэй нэвтрүүлэг эхэлсэн. Тэгээд бол одоо энэ урт удаан хугацаанд дотор бол одоо нэгэнтэй бол хүүхдүүдтэй бол шууд ингэж бол харьцаж дийлэн тий. Тэр ийм ястай. Ер нь одоо тэр үеийн хүчтэй бол амаргүй. Данш бол нэг л сэтгэл байна. Яг бааж өснийх хэлсэн. Чармын янаг бол араажо нэвтрүүлгээ чармын эрхэлж бүгд домдын ард түмэн ба бүх дэлхийн ард түмэнд үйлдэл зүгээ гэдэг. Ийм нэг л сэтгэл байна. Хүчрээс айхгүй. Явж л байна. Тэглэн та одоо бүр адилхан та нарын нэг одоо ажлын талд авч хэлвэл тэр үест бүр үнээр тийм хүчирдэлтэй л орчин тойронд тэгэж өнгөрүүлж ирсэн. Тэглэн араажууны хавьд авч хэлвэл одоо нэвтрүүлэгч хөтлөгчийн хавьд авч хэлвэл хамаг одоо гол шүү дээ тийм байна. Тий. Энэ нэгдүгээр фараттар байна. Одоо нүүр тал болж байна тийм ээ. Баяртай багш бол 65 онд. Тий. 65 онд араажууд ирсэн тийм үү? Би 65 онд араажууд ирээд 2008 онд амралтаа авсан. Тэгээ одоо энэ 43 жил би бүр нэвтрүүлэг өрөөнд хорогдоод байсан. Тэгсэн та нэг одоо тэр ариун хүнөөсөө хэлдэг ч та малчдуудаас хэлж байна. Баяртай багшийн дун хоолой гарсан тийм араажууд авъя гэсэн хүнөөс бас байдаг. Та нар 10 хэдэн хүмүүс одоо нэвтрүүлэг жишээлбэл би Баяртай багш энэ дээр сони мэдээ нэвтрүүлэг энэ хүн аль дэлгэцийн нэвтрүүлэг тодорхой хуваасангүй тийм ээ. Хуваахгүй. Энэ учир нь бол манай нэвтрүүлэгчүүд бол бүр нэг дугуйлан хамтдаа байж ирсэн. Бүхэл өдрийн нэвтрүүлгийг жижүүр хийх, шингээлт хийх, шууд нэвтрүүлгийг энэ хэдэн хүмүүс л хийн. Бүхэл өдрийн альва нэвтрүүлэг бүр энэ 10 хэдэн хүнээ дуун хоолой бар. Тэгвэл энэ хоорондох манай нэвтрүүлгийн хөв намбыг бол би бол ийм нэг 3 шат хуваадаг юм. Соёлын хувьсгалаас өмнө. Соёлын хувьсгалаас өмнө бол одоо манай энэ нэвтрүүлгийн хөв нам бол үндсэндээ дөөлгөн. Гэвч нэг онцлог нь яг унших хэлбэр нэг. Соёлын хувьсгалын дунд ба энэ 79 оны намын 11 дугаар хугацааны 3 дугаар бүгд хуралдаанаас өмнө энэ хугацаанд бол нэвтрүүлгийн хөв нам жаахан өвдөгсөн юм. Гол нь бол одоо энэ дайчин чандрын нэмнэгэд бахардаг болсон. Айхтар бахарлаа. Бахараад бол одоо ингээд гүрэм судал гүрвийг чараа чинээд одоо бүр болохгүй болдог. Энэ бол энэ төв араажуугаас эхлээд хятад нэвтрүүлгээс эхлээд бүр ийм болчихсон. Тэгээ энийг дагаад тухайн үеийн хүмүүсийн санаа сэтгэл тэр нэг цаг уурын уур амьсгал чүгэл тэр өх бичгийн уулаг бүр шүгэмжлийн хэлбэртэй бүр хүний жагамдаг уруулаг гаргах ийм зориг санаатай юм болох нь одоо бахарахгүй болохгүй болчихлоо. За бахараад ямар хэмжээнд хүрж байгааг би нэг жишээд өгье. Тэр үед бол нэг түүхийн дуу гэдэг нэг 10 дуу тавьж байсан тийм ээ. Олонхын сэргийн дуу. Тэн дотор бол энэ дууг нь бүр хятадаар дуулаад монголоор ингээд үгийг шилгийг уншчихад хятад дуу гэж тавина. Тэн дээр нэг одоо тийм нэг дуу байсан.
цэргийн дуу чун дайр гэсэн ийм үг байна. Тэгвэл хятаар бол энэ үг чи одоо их хүчтэй шүү дээ тийм ээ. Бахар яварсны хүч гарна. Монголоор энийг хэрэгнээр ам дарвайчгаа дайр яаж бахар яа тэр дайр чинь чандар нь гарахгүй. Тэгээ. За ингээд одоо найруулах дахин ийдгүй байна. Чи дахиад ираа. Би одоо сүүлдэн бүр болохгүй л одоо хоолой хагарах юм байна. Одоо энэс цаашаа дэвхгүй л одоо. Ингэж бахарах ийм хэмжээнд хүрч байна. За энэ бол одоо тэргүй юм. Байдал. Талисан оноос хойш 11 дугаар хугацааны 3 дугаар бүгд хуралдаанаас хойш засаж чөчлөх хэснээс хойш манай нэвтрүүлгийн хэв нам сайхан доошилж энгийн байдалтай болоод нэвтрүүлгийн уулах хэлбэр олон юм болж уран зохиолын нэвтрүүлэг шилэг дуу олон болоод манай нэвтрүүлэгчүүд одоо өөрийн нэг ур авьяасан бадруулах ийм нэг сайхан жавшаантай болоод ирсэн. За ингээд үл энэ нэвтрүүлгийн хэв нам олон хүрээллийг их татдаг болсон. Бокс ингэр дээр нь ямар санал гэж үзсэн байна? Энэ жилийн энэ манай өвөр Монголд сонин модерн эвтгэдийнхнээс 20 гарамгаж зүтгэлтэн сонгосон юм. За тэр алтан медаль. За. Энэ өдрөө манай Өвөрмөлийн ардын радио хороогийн 60 жилийн ойгийг тэмдэглэж байгаа энэ үсэд манай энэ удааны нэвтрүүлгээр дамжаад манай энэ үеийнх нь маш сайхан нэг удааны хичээл хүмүүжил хүртлэгж үзэж байна. Ээлгалтоор манай Монгол радио 60 жилийн турш энэ өдрийн нэвтрүүлэгт орсон багш нараар төлөөлүүлсэн хөдөн үеийн Монгол радио ажилтнуудын чөхрийн шүгэ хамтар чармаснаас янаар одоо бол бүх улсдаа сачиж байгаа хөвчгөр үргэн нэвтрүүлж байгаа чагаар урт шингөөнд илдэх хэр чадлаар өндөр мөртөө аж ахуйн орлого бас нэлээд зүгөөр шиг мож орны дэсийн ерөнхийлсэн чанартай Монгол радио болж хөгжиж явж байна. Мөнч манай энэ үеийнх нь Монгол радио ажилтнууд дөр хөдөн үеийнэ Монгол радио ажилтнуудын үүдэн бүтээсэн үлдөөж хочрогоосон уугаа их үеэлс болоод өндөр их амжилтын хамгийн хүндэтгэл талархлаан төвшүүлж та бүхнээ үүсгэж байгуулсан таны хочрогоод ирсэн энэ яруу сайхан UC цаашид та бүхэн нь хүсэрдүүлэх байгаар сонсогчдод ослох байгаар сайхнаар нь авж явъя гэдэг амлалтыг өгье. Ингээд бидэн та бүхэндөө чин сэтгэлийн талархлаанд төвшүүлж байна.